Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би зориг унтарсан тохиолдолд хийх 7 алхмын тухай ярих хүсэлтэй байна. Яагаад би энийг оруулж байна вэ гэвэл шинэ жил болоход хүн бүхэн шинэ оныхоо зорилгыг гаргадаг. Тэгээд эхний 1 сар бол зорилгынхаа дагуу тодорхой хэмжээгээр үйлдэл хийдэг л дээ. Тэгээд 2 сар дундаа хүрээд түүнээс цааш болохоор нөгөө зорилго маань унтарч эхэлдэг. Нөгөө хийжсэнээ хийхээ зогсоогоод тийм ээ хуучин байдал руугаа илүү орох тал руугаа байдаг л да. Нэгсэндээ зорилго унтарч эхэлдэг. Тийм болохоор яг өнөөдөр би хэрвээ таны зорилго унтраад эхэлчихсэн байгаа бол сануулгах 7 тэг хийх 7 алхмыг оруулж байна. Тэгэхээр энэ 7 алхмыг хийснээр тийм ээ сануулснаар өөртөө та зорилгынхаа дагуу цаашаа тууштай бууж өгөхгүйгээр явах болно. За тэгэхээр энэ 7 алхмын эхнийхт нь юу оруулж байна вэ гэвэл хүмүүсийн саналыг ерөөсөө битгий сонс. Хэрвээ та зорилго тавьсан тийм ээ зорилгынхаа дагуу явж байгаа тохиолдолд хүмүүсээс битгий санал асуу. Яах вэ гэж ерөөсөө битгий асуу. Хүмүүс юу гэж хэлэх нөө ерөөсөө нүдэн балаж өхөн дөлий гэдэг л яг тэгж явах хэрэгтэй. Яагаад гэвэл за жишээлбэл би шинэ ондоо гүйж эхлэх зорилго тавьсан байлаа гэж бодоход те хүмүүсээс асуусан би гүүгээд эхэлсэн юу гэж бодож जैन ч гэдэг юм эсвэл би гүйж байгаа ч гэдэг юм. Тэгэх юм бол хүн бүхэн танд зөвлөгөө өгөхийг хүснэ тийм ээ. Тэгээ арай жиж мөн ингээ гүүгээд эхэлж яхад хүмүүс бүгдээрээ мэдэм хийрээд өөрийнхөөрөө зөвлөмж өгдөг. Жишээлбэл өглөө гөөх юм бол зүрх нь өвддөг гэж хэлээ гэдэг юм аа тийм ээ. Эсвэл гадаа гүгээд өгөөл нүүр сэвэгддэг гэж хэлээч гэдэг юм уу те. Өөрөөсөө мэдэмхийрээд ер нь бол ойлгохтой юм баг хэлдэггүй баг гүйснээрээ баг би энэ муудах юм шиг тиймэрхүү зөвлөгөөнүүд их өгдөг л та. Гэтэ хүн бүхэн тэгж өгөхгүй л та. Гэтэ ер нь бол ихэвчлэн хүмүүсээс зөвлөгөө асуухаар ч юм уу эсвэл хүмүүсийн саналыг асуух юм бол дандаа л болж бүтэхгүй зүйл дээр санал хэлдэг учраас сонсохгүй байсан хамаагүй дээр тэгээ нөгөө арайж гэж мөө гүүх дадалтаа болох гээд дасгалаа хийж байтал нөгөө гадаа гүүхээр нэрэж тийм юм болоо сэвхтэй болчдөг юм болоо заазаа болий гэд нөгөө гүүхээ зогсоодог ч юм нэрэл зүрх өвчдөг юм бол нэрээ гүүхэд жоохон зүрх өвдөд исэн шүү гэж бодогдоод ерөөсө санаад агаал шууд гүүхээ болох жишээтэй тийм ээ. Тийм болохоор хүмүүсийн саналыг ерөөсөө асуусны хэрэггүй. Жишээлбэл бизнес хийх гээл тийм ээ. За би бизнес хийж гэж бодож जैन. Тэгээд юу гэж бодож जैन гээл энэ ихчээсээ асуугаал, энэ ахаасаа асуугаал, эсвэл энэ найзаасаа асуух юм бол тэгээд тэр бизнес хийхээр чинь тэгж тэгдэг гэж хэлээ. Тэрийг нь авахаар тийм үнэтэй гэж хэлээ. Инхээр энэ ингээд араас нь ингээд хүн өөрөө өөрийнхоороо мэдэмхээрээ янз бүрийн болж бүтэхгүй зүйлүүдийг хэлдэг нь илүү олон байдаг учраас хүмүүсийн саналыг ерөөсөө битгий асуугаараа түүний оронд зорилгынхаа дагуу та өөрөө ямар зорилго тавьсан таны мөрөөдөл юу түүнийхээ дагуу хоёрдугаар шийдвэр гаргах хэрэгтэй. Та анх шинэ жил болоход шинэ жилийн зорилго гаргая гэж шийдвэр гаргасан учраас зорилго гаргачихсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд одоо зорилгоо биелүүлэх шийдвэр гаргаад түүнийхээ дагуу бүр тууштай явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө шийдвэр гаргаагүй тохиолдолд хүн ганц хоёр үйлдэл хийгээд бууж өгөх тохиолдол их гардаг учраас шийдвэрээ гаргацсан тохиолдолд шийдвэртээ илүү баттай зогсох нь илүү байдаг учраас зорилгынхаа дагуу шийдвэр заавал гаргаарай. Тэрнээс шийдвэр гаргаагүй тохиолдолд бидний тарих үргэлж яах вэ гэсэн бодолтой байдаг. Тэггүй яах вэ гэсэн бодолтой байдаг. Шийдвэр нэгэнд гаргацсан тохиолдолд яах вэ гэдэг эргэлзээтэй бодол маань алга болцсон байдаг учраас зорилгынхаа дагуу илүү тууштай явах болно. Ингээ 3 дугаар хариуцлагыг гартаа авах хэрэгтэй тийм ээ. Зоригтой алхам хий. Таны амьдралыг дараагийн шатанд аваачих хүн зөвхөн та өөрөө. Таны өмнөөс хинч гарч ирээд таны мөрөөдлийг би биелүүлээд өгье. Таны зорилгыг би биелүүлэхэд туслая гэд хүн гарч ирэхгүй учраас та хариуцлагыг гартаа аваад өөрөө зорилгынхаа араас өөрөө мөрөөдлийнхээ араас явах учраас гартаа аваад алхам хийгээрэй. Ингээ 4 дугаар зорилгоо биелүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Мэдээж бид зорилгоо биелүүлэхийн тулд тийм ээ тэр зорилгоо биелүүлж чаддаг хүн болж байгаа учраас янз бүрийн
бэрхшээлүүд гарна, янз бүрийн мэдлэг дутагдана тийм ээ. Тийм болохоор хэрвээ сургалтанд суух хэрэгтэй байгаа бол тэр хөрөнгө өөртөө оруулаад мөнгөө төлөөд тэр сургалтанд суу. Хэрвээ ном авч унших хэрэгтэй байгаа бол мөнгөө төлөөд тэр номыг худалдаж аваад унш тийм ээ. Эсвэл цагийн багш авах хэрэгтэй байгаа бол цагийн багш аваад тэр сурах ёстой юмаа сураад өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр өөртөө оруулсан тэр хөрөнгө оруулалт чинь танд эргээд те зөндөө олон хэрэгтэй үр дүнд хүрэн танд зөндөө олон мөнгө хийн те яванда та тэр мэдлэгээрээ та мөнгө хийх боломжтой. Тэм учраас өөрөөсөө битгий харамл бид нөгөө үнэтэй хувцсыг тийм ээ брендний хувцсыг хэдэн зуун доллараар худалдаад авчдаг. Үнэтэй ресторанд хэдэн зуун доллараар хоол идчихдэг. Ягаад гэвэл тэр тал маань илүү хөгжсөн байгаа. Бид нар тэр тал дээр нөгөө мөнгөө зарцуулаад сурчсан байгаа учраас тэрийг авахд нэг тийм асуудалгүй авчдаг. Тэгтэл нөгөө өөр дээрээ хөрөнгө оруулж сураагүй учраас нөгөө өөрөөсөө харамлаад байдаг. Нөгөө хөрөнгө оруулах тэр ном авч унших дээрээ сургалтанд суух дээрээ өөрөөсөө харамлаад байдаг. Тийм болохоор тэр талаа илүү хөгжүүлээд үз. Тэнд хувцас авахынхаа оронд трийгээ зогсоогоод өөртөө нэг ном авч унших, өөртөө нэг сургалтанд төлбөрдүүлээд тэр сургалтандаа суугаад үз. Өөрийнхөө мэдлэгийг дээшлүүл тийм ээ. Өөрийнхөө ур чадварыг дээшлүүл. Тэгэх юм бол та тэр мэдлэгээрээ ур чадвараараа илүү их мөнгө хийх боломжтой. Тэгэхээр тэр хөрөнгө оруулсан хөрөнгө чи эргээд танд хөрөнгө оруулах учраас өөрөөсөө битгий харамлаараа заа зорилгоо биелүүлэх оруулах тэр хөрөнгө оруулалт байгаа бол өөртөө хөрөнгө оруулаараа. Ингээд 5 дугаар тохиромжтой цагийг битгий хүлээ. Тохиромжтой цаг бол яг одоо хэрвээ та юм хий гэж бодож байгаа зорилгынхаа дагуу явах тохиромжтой цаг бол яг одоо. Хэрвээ та дараа тэр тохиромжтой цагийг хүлээх юм бол таны мотивац алга болно, таны моментум алга болно, таны эрч хүч алга болно. Тэгээд буцаа зогсонд байдалд орно. Тийм учраас яг одоо шийдвэр гаргацсан, яг одоо зорилгын хараад байгаа гэж бол өдөр болгоно тэр тохиромж одоо цаг чинь одоо гэдгээ өөртөө сануулад түүнийхээ дагуу зорилгынхаа дагуу юм хийх хэрэгтэй. Жишээлбэл бол өнөөдөр гүүх тэр зорилго тавьсан байгаа бол за гутал авч байгаад гүйч гэдэг юм уу, эсвэл гүйлтийн хувцас авч байгаад гүйч гэдэг юм уу те. Тэгэх юм бол ерөөсөө хизээч гүйхгүй танд яг одоо ямар хувцас байна, ямар гутал байна, тэрийг өмсөд гараад гүйснээр та гүйлтийн гүйдэг дадалтай болоод эхлэн гэсэн үг. Тэрнээс биш тэр гутал хувцас авт нөгөө дэлгөөр ороод нөгөөдгөө худалдаж авсаар байтал нөгөө гүүн гэсэн ирч хүч маань алга болно. Гүүн гэсэн моментум маань алга болох учраас өрөөсөө тэр тохиромжтой цаг тэгж байгаад ингэж байгаад хийж гэдэг юм уу тэр тохиромжтой цаг гарч ирэхэд битгий хүлээгээрэй заяа. За ингээд 6 дугаарт зорилгоо биелүүлэх цаг гаргах хэрэгтэй. Хүмүүс яагаад зорилгодоо хүрч чаддаггүй вэ гэвэл өөр юмд цагаа зарцуулаад зорилготой хүрэх цаггүй болчдөг. Тэгэхээр энэ хоёрынхоо байрыг солих хэрэгтэй. Зорилгодоо зарцуулах цагаа эхлээд гаргаад тэрнийхээ дагуу зорилгынхаа дагуу үйлдэлээ хийчээд тэгээд дараа нөгөө бусад өөр юмнуудтай цагаар гаргаарай. Тэгэхгүй эхлээд нөгөө өөр юмнуудтай цагаар гаргаад идэг яг зорилгоо хийх болохоор нөгөө цаггүй болчдөг тал их байдаг учраас зорилгодоо хамгийн түрүүнд цагаа гаргаж зарцуулаарай. Ингээд 7 дугаарт зорилгынхоо дагуу өдөр болгон үйлдэл хийн. Тэгэхээр их үйлдэл хийх нь чухал биш, бага үйлдэл хийх нь чухал биш. Ерөөсөө өдөр болгон ямар нэгэн үйлдэл зорилгынхоо дагуу тийм ээ зорилгоо биелүүлэхэд чиглэсэн тэр үйлдэлийг өдөр болгон хийх хэрэгтэй. Нэг өдөр алгасгал юм бол бид эрч хүчээ алддаг. Дахиад нөгөө эрч хүчээ олж авч хийх гэж бас бөө юм болдог. Тийм болохоор ерөөсөө өдөр болгон байнгын хийх юм бол тэр чинь ерөөсөө явсараа байгаа нөгөө compound effect гэдэг шүү дээ. Нөгөө хуримтлагдсаар байгаад тэр маань нэг л мэтгэхэд зорилготой хүрсэн байх ч юм уу эсвэл зорилготой хүрэхэд маш ойртсон байх учраас зорилгынхаа дагуу өдөр болгон үйлдэл хийх нь маш чухал юм шүү. Тийм болохоор энэ 7 үйлдэлийг хийгээрээ сануулаараа өөртөө. Тэгэхээр эхнийх нь юу байсан бэ гэвэл бусдын саналыг бүү асуугаараа. Бусдаа санал эхний ээлжинд өөрөөсөө асуугаад хэрэггүй. Нэгэнт өөрийн дадал болоод эхэлсэн тохиолдолд бол яг бусдын саналыг сонсож болно л доо, болохгүй гэх юм байхгүй. Гэхдээ эхний ээлжинд ядаж байхад зорилгынхаа дагуу үйлдэл хийж ядаж байхад бусдын нөгөө сөрөг
саналууд ороод ирэх юм бол зөвлөгөөнүүд ороод ирэх юм бол бас хэцүү тийм ээ. Ингээ хоёрдугаар зорилгынхаа дагуу заавал шийдвэр гаргасан тохиолдолд эргэлзээтэй яах вэ гэсэн тэхүү болох уу яах вэ гэсэн бодлууд алга болдог. Гуравдугаар хариуцлагыг гартаа аваад үйлдэлхийгээрээ дөрөвдүгээр зорилгоо биелүүлэхэд хөрөнгө оруулахаас өөрөөсөө битгий харамлаараа тавдугаар тохиромжтой цагийг битгий хүлээгээрээ тохиромжтой цаг яг одоо шүү зорилгоо биелүүлэх цаг гаргах хэрэгтэй. 6дугаар тэгээд 7дугаар зорилгынхаа дагуу өдөр болгон заавал нэгийг хийгээрэй. За тэгэхээр тийм болохоор хэрвээ таны зорилго унтарсан байгаа бол одоо эргээд ассан байх гэж бодож байна. Тэгэхээр зорилготой хизээж битгий бууж өгөөрөө цааш нь тууштай байгаараа оны эцэг хүртэл та зорилгынхаа араас явах юм бол оны эцэст маш их үр дүнтэй ажилласан байхыг хараад та өөртөө баярлаа гэж хэлэх болно. Тийм болохоор битгий бууж өгөөрөө тууштай байгаараа. За дараагийн бичлэг хүртэл баяртай хүс хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баярлалаа.